За үзэгчдийн хүсэлтэд part 5 эхлэе. Энэ цуврал дээр би donation явуулсан үзэгчдийн асуултанд хариулж, хүсэлт гаргасан сэдвээр нь бичлэг хийдэг байгаа. Та бүхэн бас намайг дэмжиж donation хийхийг хүсвэл ийшээ илгээгээрэй. Гүйлгэний утга дээр оруулахыг хүссэн бичлэгийнхаа асуулт хүсэлтэд товч бөгөөд тодорхой бичиж шүү. Мөн одооноос 1000-аас дээшээ donation-ийн асуултанд хариулна шүү за. Тэгэхгүй бол жижигхэн хэд олон асуулт болоод ерөөсөө амжихгүй байгаа. Тэгээд би энэ үзэгчдийн хүсэлтээс гэдгээс өөр бас бичлэгүүд хиймээр байгаа. Кемиснои байгаас өөр бичлэгүүд бас хиймээр байгаа болохоор бичлэгүүд минь амжихгүй болоод байна. Өндөр donation орж ирсэн тохиолдолд зөвхөн тэр асуултанд зориулаад ганцхан тэр асуултыг оруулсан бүтэн бичлэг хийж өгнө. Ганцхан. За эхний асуулт. Кокшиботой Танжиро тулдсан бол гинэ. Аним дээр бишээ, манга дээр энэ хоёр ч огт таараагүй лүү те. Ерөнхийдөө хамгийн боломжит үр дүн бол Танжиро ганцаараа Кокшибог ялах нь боломжгүйтэй ойрхон. Манга дээр Кокшибо эсрэг Санеми, Гёмей, Муичиро, Гения тулддаг. Нөгөө талд Аказа эсрэг Гию болон Танжиро 4 эсрэг 2 болон 2 эсрэг 1 гэжтэй баг. Аль аль тулаанд Кокшибоч, Акадач эцэстээ өөрсдөө баг үхлийг сонгодог. Юутэйч толгойг нь тасалж чадсан л та. Энэ тулаануудыг хараад үзэхэд Кокшибогийн хүчийг хангалттай ойлгох бах. Кокшибон сарны амьсгал бүхэл бүтэн 16 хэлбэртэй ойрын болон холын зэний дайралтууд бүгд байдаг. Дээр нь Ёричи болон Танжирогийн адилаар нэвт гарах ертөнцийг ашигладаг. Гол нь чөтгөр болоод 400 жил тэр туршлага сэлмийн чадвар нь хэд илүү. Хамгийн гол нь толгойг нь таслаач тэгээд дуусчихгүй гэдэг нь төвхтэй байхгүй. Мозантай тулдаг үеийн Танжироч ер нь л дийлэхгүй дээ. Кокшибо эхлээд нарны амьсгал болон эмгэнийхэн талаар асууж тэгээд чадварыг жоохон харж байгаад л хэрэг үсэх юм бол амархан алчиж чадна. Дараагийнх нь хэрвээ тэтгэврт гарсан хашираа нар хязгааргүй цайзад орсон бол. Тэгэхээр тэтгэврт гарсан хашираа нар гэвэл Зенитсугийн багш Куажимо Жигоро, Ренгокугийн аав Шинжуро, тэгээд Танжиро болон Гиюн багш Урокодаки Саконжи нар байна те. Нэрээ шинэхэн тэтгэврт гарсан Тенген бас байгаа юм шүү дээ. Юуны өмнө эдгээр хашираа хэр хүчтэйг тооцож үзье. Өмнөх аймагны хашираа Жигорон хувьд сурахад хэцүүтэй ордог аймагны амьсгалын бүх 6 хэлбэрийг эзэмшиж чадсан. Ер нь аним дээр аймагны амьсгалын бүх хэлбэрийг эзэмшсэн ганц дүр баг. Яг хөө Зенитсу шинийг зохиодогоороо бас онцлог л доо. За юутайч өмнө аймагны хашираа байсан болохоор гарцаагүй хүчтэй. Гэхдээ 35 наснда нэг хүлээ алдсан. Тэгээд тэтгэврт гарсан. Зенитсугийн тулаануудыг сануул аймагны амьсгал хөлд маш их ачаал өгдөг. Өөрөөр бол аймагны амьсгал ашиглахын тулд хөл хамгийн чухал үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хөгшөрсөн дээр нь аймагны амьсгалд хамгийн чухал хэрэгтэй нэг хөлөө алдсан Жигоро бол ерөнхийдөө маш сул талтай болсон гэсэн үг. Хэрвээ хязгааргүй цайшид орсон бол Зенитсугийн хамтаар Кайгакутай тулдах байсан болов. Гэхдээ Зенитсу тийм амар байсан шалтгаан Кайгакугаас болж багш нь амиа хорлсонд ууралсан байсан. Тэгэхээр Жигоро амьд байвал Зенитсу тийм ч лаг байхгүй байж мэдэх юм. Хэрвээ ийм тулаан болох юм бол Жигоро Кайгакуд алуулж Зенитсу Кайгакуг уурандаа алаад л дуусгах та баг. Өмнөх усны хашираа Урокодаки Саконжи хүчний хувьд Танжирог бэлдэж байх үеийг нь санах юм бол 70 хүнээс ялгаагүй хөнгөн шингэн байдаг. Дээр нь Жигоро болон Тенген шиг хөл гараа алдснаас болж тэтгэврт гараагүй. Мэдээж залуу настайгаа харьцуулахад солилцсон ч гэлээ. Ерөнхийдөө биеийн байдал хэвийн. Томьёког усны хашираа болтол усны хашираа байж байр суурийг нь эзэлж байсан гэж үзвэл тулаанд маш их нэмэр болж чадах бах. Нэмэд Аказа Гиютэй тулдаж байхдаа усны хашираатай таарч байгаа нь 50 жилийн дараа юм байна гэд хэлдэг штэ. Хязгааргүй цайзтай. Үүнийг Урокодакигийн багш байсан байж магадгүй гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр багшийнхаа өшөөг авахаар Гию Танжиро хоёртой цуг Аказатай тулдсан бол бас зөв юм шүү те. 3 усны амьсгалын хамтрал харуул бас гоё шүү дээ. Та нар Урокодакиг яагаад баг зүүдгийг мэдв үү? Өмнө залуу наснда нэг чөтгөрт хитрхи сайхан сэтгэлтэй юм шиг царайтай дооглуулж исэн болохоор тэрнээс хойш баг зүүдэг болсон гэсэн үг. Одоо нэг хүний царайг харангуут л нэг юм гоё хүн шиг харагддаг шүү дээ. Нэг тийм сайхан сэтгэлтэй зөөлөн хүн юм шиг. Ерөөдөө тийм царайтай юм байна лээ. Өмнөх галын хашираа Ренгоку Шинжурон хувьд эд үедээ яг л Кёжиро шиг бусад хашираа нар дундаа нэр хүндтэй хашираа байсан. Нас болон биеийн байдал арай гайгүй бусдыгаа бодвол галын амьсгалын бүх хэлбэрийг ашиглаж чаддаг. Хязгааргүй цайзад байсан бол Тенгений хамтаар Дома эсрэг тулдаад эсвэл Кокшибо эсрэг тулаанд хүч нэмэрлэх юм бол сайн нэмэлт хүч болох байсан баг. Хэрвээ тэгсэн бол Шинобуг өхүүлгөө аврах эсвэл Гения болон Мичирог өхүүлэхгүйгээр дээд царуудыг ялах боломж байсан ч үж магадгүй. Аль эсвэл энэ хоёр нэмэгдлээгээд нэг өөрчлөлт гарахгүй ч үж магадгүй. Домо Кокшибо хоёр шинхнээсээ үзэх юм бол яг үндэ нэг хоёр хүн нэмэгдлээгээд баг нэмэргүй бүгдийг нь алхахаар хүчтэй. Дараагийн хүсэлт Ренгокугийн эсрэг Тенген. Хүсэлт явуулсан Темкад баярлалаа. Яг угаасаа та нар Ренгоку илүү хүчтэй гэж ихэнх нь бодож байгааг би бол мэдчихлээ л да. Тэгэхээр харъя л та. Тенген өөрийнх нь хувьд Ренгокуг өндрөөр үнэлдэг. Өөрийгөө Ренгоку шиг байж чадахгүй гэж хэлдэг хэсгүүд байдаг штэ. Гэхдээ Ренгоку ч гэсэн би ч гэсэн чам шиг байж чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр хоёулаа бие бинийгээ хүлээн зөвшөөрдөг нь харагдана. Пен бүгдээр ч гэсэн бие бинийгээ нэлээд өндрөөр үнэлдэг нь бичигдсэн байдаг.
Биеийн хүч болон хордны хувьд үзүй арай илүү. Гэхдээ Ренгокугийн хувьд бүр айхтар дутагдаад байхгүй. Хашираа дундаа хурд болон хүчээр яг гол хатсаа ордог. Харин амьсгалын хувьд үндсэн 5 амьсгалын нэг галын амьсгал нь дууны амьсгалаас арай илүү гэж бодож байна. Ашигладаг хэлбэр нь ч гэсэн олон. Тэгэд галын амьсгал бол дайралт хамгаалалт, тэгэд ойрын зайнаас богино зайн шилжих гээд бүх тал дээр их үр дүнтэй маш сайн амьсгал. Гол нь энэ хоёрт хоёуланд нь өөрсдийнх нь шилдэг аргууд байгаа. Ренгокугийн хувьд галын амьсгалын онцгой хэлбэр буюу 9-р хэлбэр Ренгоку гэх дайралт, харин тэнгэнд Фүмэн байгаа. Фүмэн бол өрсөлдөгчийнхөө бүх арга барилыг мэдснийхаа дараа идэвчдэг, өрсөлдөгчөө бүрэн уншдаг техник. Тийм учраас тулаан удаашрах юм бол тэнгэнд давуу талтай болно. Гэхдээ Фүмэнийг бүрэн болохоос өмнө Ренгокун 9-р хэлбэрийг тэнгэнд давж гарч чадахгүй бол Ренгоку ялалт байгуулах байх. Гэхдээ Ренгокугийн хувьд Аказаг шахалтанд оруулсан гэдэгч Аказа бүрэн хүчээ гаргаагүй, ерөөдөө Ренгокутэй бараг тоглож байсан гэж хэлэхэд болно. Тоглож байсан гэхээс илүүтэйгээр Ренгокугийн хүчийг таашаангаа чөтгөр болгохоор оролдож байсан ч юм уу. Ерөөдөө Ренгокуг алыг гэх юм бол амархан алж чадах байсан. Тэнгэний хувьд Gyutarate ан маань үзэхдээ хорцсон байсан шүү дээ. Ингээд бодохоор Тэнгэн дээд цар 6-тай ан маань үзсэн, харин Ренгоку болохоор дээд царны 3-ыг бараг алга шахсан. Тийм болохоор Ренгоку хүчтэй гэж боддог логик бол ерөнхийдөө утгагүй. Миний хувьд биеийн хүч хурдаар илүү хордоогүй Тэнгэн Фүмэнийг гүйцээж ялах магадлал арай өндөр юм шиг санагдаж байна. Хүмүүс Тэнгэнийг бас нэлээд дутуу үнэлдэг л дээ. Мэдээж Ренгоку ялсан ч гайхах юм байхгүй л дээ. Та нарын бодлыг л сонсъё доо. Миний хувьд Тэнгэн 55-аас 60% ялна гэж бодлоо. Дараагийн асуулт Ренгоку Gyomei Muichiro 3 эсрэг Kokushibo гэж байна. Энэ тулааны хувьд нэг гоё юм нь Ренгоку болон Kokushiboгийн хувьд хоёулаа төрсэн цагаасаа сэлэмчин болох хувь заяатай гэр бүлүүдийн том хөвгүүд болж төрсөн. Нэг нь дүүдээ атаахж замаасаа хазаасан ч нөгөө нь дүүгээ хамгаалахын тулд бат зогссон. Нэг нь өгөхгүй тулд чөтгөр болсон бол нөгөөх нь хүн өгдөг учраас л тэр богино амьдрал үн цэнтэй гэд чөтгөр болохыг сонгоогүй. Нэг нь хүч бол бие махбод дээр л яригддаг зүйл биш гэж үзсэн бол нөгөө нэг нь бие махбодын хүчийг л хамгийн чухал гэж үзсэн. Мөн Ренгокугийн ээжээсээ өвлж авсан хүчтэй төрсөн нэгэн сул дорой хүмүүсийг хамгаалах ёстой гэдэг үзэл бодолд Kokushiboгийн сул дорой хүмүүсийг устгаж зөвхөн өөрийнхөө төлөө хүчээ ашиглаж байгаа нь өршөөж боломгүй зүйл. Ерөнхийдөө үзэл бодлын хувьд эрс тес 2 байгаа байхгүй юу? Яг хөө хэдий ийм өрсөлдөгч шиг холбоотой байгаа ч гэсэн яалтчгүй Kokushibo хит илүү хүчтэй. Gyomei Muichiro Rengoku 3 байсан ч Kokushibog ялах бол маш хэцүү. Энд Rengoku байснаар Kokushibog ялахад нөлөөлөх юм байгаа гэвэл Kokushibod ямар нэг дотоод сэтгэл зүйд нь ухааруулах, оюун бодолд нь нөлөөлөх тийм юм л хийж чадах юм бол арай үр дүнтэй байх. Интернэс биш Санамигийн оронд Rengoku орж ирлээгээд ялах магадлал өсөх нь юу л бол. Тэгэхээр миний бодлоор нэлээд их магадaltaйгаар Kokushibo ялна гэж бодож байна. Хязгааргүй цайз киног яаж үзэх вэ? Хөлөө сумд байдаг юм аа гэсэн байна. Одоогоор кинотеатруудаар хотод бол гарч байгаа. Орон нутагт бол яг сайн мэдэхгүй л байна да. Өргөөлөө Эрдэнэт дархан салбаруудаар гарч байгаа юм байна лээ. Хотод ирж үзэх ёстой юм болов уу? Playmax Center-т бол кинотеатруудаар гарч дуусаад орохын хувьд бол орно гэсэн байсан. Тэгэхээр тэрийг хүлээвэл бас орно. Тэгээд одоо үзмээр байвал хотод орж ирж үзэх бах та. Сайн мэдж байгаа хүмүүс ахын бол комент дээр хэлээд өгөөрэй за. Тэнгэн хязгааргүй цайз руу бүрэн хүчээрээ орсон бол яах байсан бол гинэ. Өмнө оруулсан бичлэг дээр 1 гар 1 нүдгүй Тэнгэнийг хязгааргүй цайз руу оруулж бичлэг хийсэн. Харин бүрэн хүчээрээ оруул яах вэ гэж үү? Энгийнээр Аказагийн эсрэг тулаанд бол Тэнгэн байсан байгаагүй нэх ялгаагүй. Ер нь байхгүй байсан ч дээр байж магадгүй л юм. Домогийн эсрэг тулаанд харин бүрэн хүчээрээ Тэнгэн оролцвол Кано Иносукыг ирэх хүртэл Шинобутай хамт тулдаж Домог буулгаж авах боломж үүсч магадгүй. Эсвэл Шинобугийн хор хамгийн ихэнд Домод нэлээд хүчтэй нөлөөлдөг хэсэг байдаг да. Тэр үеэр л Тэнгэн толгойг нь тасалж чадах юм бол Домог ялах хамгийн сайн боломж нь тэр байж магадгүй л. Домо болон Тэнгэн хоёрын таарамж бол бас нэлээд муугүй. Домогийн хүйтэн салхиар шуурга шиг юмар дайрахад Иносукэ сэлмээ эргүүлээд нөгөөт нь буцаагаад идэг штэ манга дээр. Харин сэлмээ эргүүлэх тал дээр бол хашираа дундаа Тэнгэн хамгийн хамир бах. Угаасаа сэлмээ аргууд нь дандаа 2 сэлмээ эргүүлдэг штэ. Маш их салхи үүсгэж чадна. Дээр нэмээд тесрэх бодисууд ашигладаг. Тесрэх бодисууд тодорхой хэмжээнд дулаан энерги ялгаруулна гэж бас бодож байна. Kokushiboгийн эсрэг тулаанд Тэнгэн оролцсон бол Фүмэнийг боловсруулах хоорондоо туршлагынхаа ачаар Muichiro генийг үхлээс аварч чадвал нэлээд гоё болох бах. Гэхдээ Тэнгэн нэмэгдснээр Kokushibo эхнээсээ бүрэн хүчээ гаргах юм бол манайхан алуулна л да. Яг үндэ Kokushibog цэвэр хүчээр ялна гэдэг бараг л хотлоо. Найдвар байгаа гэвэл Тэнгэний Фүмэнийг бэлэн болсны дараа багаар ажиллах чадвараараа яаж хийгээд л толгойг нь унгах юм да. Үүний дараа үндсэн зохиол шиг Kokushibo өөрийгөө хараад ойн гутаад үхээд өгвөл нэлээд сайн. Тэгэхгүй бол тэгээд алуулна. Тэнгэн хязгааргүй цайзад байснаар ерөнхийдөө
манайхны багийн ажиллагаас сайжрах бах. Тэгээд дээрээс нь тактик гэнтэр ер нь сайн болоод ирж магадгүй шүү. Дээр нь тэнгиний сонсгол сайн учраас хязгааргүй цайзад хин хаана юу болж байгааг нэлээд сайн мэдэж магадгүй. Тэгэхээр бос дээрээ хурдан очих магадлал өндөртэй. Нэмэлт хүчээр ийш тийш хурдан очихгоо сайн байхаа. Яг ялагдлаа гэж бодсон бүгд жоох ингээл хэцүү болцсон үед тэнгэн инээж орлол. Хүвэн бэлэн боллоо. Ялахаар явцгаая гээл Гёторо дээр хэлдэг шиг орлол бас л гоё өстэй. За дараагийнх нь Кокшибо болон Аказагийн эсрэг Музан. Эхний ээлжинд Музаны удирдлага дор байгаа энэ хоёр Музантай толдож чадахгүй. Толдоод яллаа ч гэсэн өөрсдөө өөхөх хэрэг гарна. Нэмээд Музаны толгойг Кокшибо ил дээрээ тасалж болох ч гэлээ. Музан толгойг нь таслаа гэдээ өгөхгүй. Музан хитрхи давуу талтай байгааз. Энгийнээр хүчийг нь тооцоолж үзье гэх юм бол сүүлд Музаны эсрэг тулаанд Хашира хэмжээний хүн гэвэл Танжиро, Гёме, Гию, Санеми, Обанай, Мицури, Зенитсу, Иноске, Канао зэрэг бараг 9 Хашира хэмжээний хүн нэмээд Ишижирогийн тусламж дахиад нэмээд энгийн ангуучид хэрэг болсон. Хэдий бүгд бүрэн хүчээ гаргаж чадахгүй гэмтэлтэй ядралтай байсан ч гэлээ. Музан ч гэсэн эмнээс болж маш их доройтсон байсан. Тэгэхээр ер нь яаж бодсон бүрэн хүчээрээ байгаа Музан бол аимшигтэй мангас байгаа хаа. Тэгэхээр Музан л илүү гэж бодож байна би бол. Тэгээд дээр нь Музан Аказа Кокшибо нарыг өөртөө залгих боломжтой. Төрүүлээд аль нэгийг нь залгичих юм бол тэгээд бүр ялах боломжгүй болчихно. Музаныг ялах боломж байгаа гэвэл ялчгүй Кокшибо гол үүрэг гүйцэтгэх ёстой болно доо. Чөтгөрийн ангуучийн бичлэгээ их хийгэрээ гэд донешн хэлгээсэн байна. Хишгээ галаадаа баярлалаа. Ийм донешн айгүй хөөрхөн байдаг. Дараа нь хэрв Хашира нар дээд сарууд Хашира байсан бол хязгааргүй цайцад гэсэн асуулт байгаа. Энэ дээр нэмээд хэрв Санеми чөтгөр байсан бол Шинобу дээд сар 1 байсан бол гэдэг хоёр асуултыг нь нэгтгэхэд оруулъя. Эхлээд Хашира нар дээд сар байсан бол ямар хөө хүчтэй байх вэ? Дээд саруудыг 6 биш 9 байдаг гэд бодох хэрэгтэй болох юм байна. За эхлэе. Ренгоку Кёжиро. Чөтгөр болох юм бол галтай холбогдолтой цус чөтгөрийн урлаг сэлмэнд нь шингэх бах. Нэмээд Аказагийн хэлдгээр илүү олон жил өөрийнхөө чадварыг сайжруулж, галын амьсгалыг илүү олон хэлбэртэй болгож мэдэх юм. Тэгээд яг Аказа шиг дээд саруудын дунд нэг гол хаваар байр эзлэх юм болов. Үзүй тэнгэн Хашира дундаа биеийн хүч хурдаараа тэргүй игнэнд бичигддэг. Нэмээд сонсгол нь маш сайн. Хэрвээ тэнгэн чөтгөр болох юм бол биеийн хүч хурд нь улам нэмэгдэнэ. Ямар ч Хашира байсан гүйцэх боломжгүй болох биз. Нэмээд зэвсэг дууны амьсгал нь илүү хүчрхэг болно. Цус чөтгөрийн урлагийн тэнгэний чадваруудыг илүү бодит болгож өгөх байхаа. Шинобигийн чадваруудыг нь тесрэх бөмбөг зэргийг цус чөтгөрийн аргаар хязгааргүй үүсгээд амар тесрэлт үүсгэж гэдэг юм уу. Дээр нь Шинобу шиг хор ашигладаг өрсөлдөгчийн эсрэг баттай ялт байгуулах бах. Кочо Шинобу чөтгөрийн хүзүүг тасалж чадахгүйгээсээ болж Хашира дундаа нэлээд сул гэж тооцогддогч. Хэрв Шинобу чөтгөр болвол маш аюултай. Цус чөтгөрийн урлаг нь хортой холбоотой байх болов уу гэж бодож байна. Хүний эсрэг хор болон хурд тун хүчтэй комбо орж ирж байгааз. Хүн байхдаа л доомооч харж чадхааргүй хурдан хөдөлдөг байсан гэхээр чөтгөр болох юм бол бүр аимшигтай болно. Гэхдээ хамгийн аюултай нь Шинобугийн хүчнээс илүү тархин байгаа байхгүй юу? Чөтгөрийг алах хор болон чөтгөрийг хүн болгох эм зэрэг нэмээд өөр олон эм бүтээсэн. Тэгэхээр хүн байхдаа ийм зүйл хийж байсан Шинобу чөтгөр болох юм бол хамгийн амар нь чөтгөрийн хамгийн том сул тал хүзүүг чөтгөрийн сул тал биш болгох, чөтгөрийг ерөн сул талгүй болгох тийм судалгаа хийж магадгүй. Тэгээд бүр цаашлаад нарны туяаг даван гарах судалгаа хийгээд тэрний амжилттай болчих магадгүй. Музан ер нь ингээд ягаад тийм нэг ухаантай амар судалгаа хийдэг гаруудыг чөтгөр болгоод тэгээд хязгааргүй олон зуун жил нарны гэрлийг давах тийм судалгаа хийлгээгүй юм бол та. Айгу муу шүү нэрэ. Музаны хэр тэнэг талаар бичлэг би дараа хийнэ. Ер нь цаад ч юм бол өөрийнхөө ялагдалт өөрөө хамгийн буруутай шүү дээ. Шинобу Хашира дундаа жоохон хойгоор бичигддэг байсан ч дээд сар болох юм бол баг 1-р байранд ч байж болох үс болж байгаа юм. Канорожи Мицури. Мицури чөтгөр болох юм бол нэлээд аимшигтай. Эмэгтэй хэдий ч энгийн хүнээс хэд дахин илүү хүчтэй Мицури чөтгөр болоод цус чөтгөрийн урлагаар илүү дийлдэхэргүй бат бөх биетэй болох бах. Төгс хатуу дээр нь уян хатан тийм биетэй болно. Нэмээд сэлмэн Дакигийн тууц шиг сунж уян хөдөлж мдэггүй байхад хідэн хэсэг болгодог болж болох юм. Гол нь Мицури маш их хоолны дуршилтай штэ. Өөрөө амар хийддэг. Тэгээд тийм хүн чөтгөр болох юм бол гарцаагүй хүнийг асар ихээр идэнэ. Үнэхээр хүчтэй болох хурд нь баг бусад чөтгөр дундаа хамгийн хурд нь болох байхаа. Музанд их магтуулах байх. Химижима Гёме. Хэвээ Гёме чөтгөр болох юм бол угаасаа хамгийн амар нь л болох байх төө. Явж. Цус чөтгөрийн урлаг нь асар их устгах хүч байх болов. Хүн байхдаа л хурд хүчээрээ Хашира дундаа 1-2-оор ордог байсан болохоор 220 см-аас дээш өндөртэй тэгээд аимшигтай хурдан аимшигтай хүчтэй тэм дийлдэшгүй амтнал гарна. Токио Муичирогийн хувьд авьяасаараа ярих юм бол Хашира дундаа нэгт байсан гэж боддог. Хэрэг хугацаал байсан бол хамгийн шилдэг Хашира болох байсан байх.
Тийм мөчрөө чөтгөр болох юм бол авьяасаа улам хөгжүүлж төсөөлхийн аргагүй мангас болох боломжтой. Тэгэхэд манангийн амьсгалч угаасаа айгүй чөтгөрлөг амьсгал шүү дээ. Моосай чөтгөрийн ангуучдыг бол ман дунд төөрүүлж байгаа алж өгнө үстэй. Игүрө обонай. Обонагийн хувьд биеийн хүч хурдаараа хашираа дундаа муухан үзүүлэлттэй байдаг. Пен бүгд дээрх баримтаас л тооцоолж байгаа шүү дээ юу эд бүгдийг. Гэхдээ тэрийг нөхөх маш нарийн оновчтой цавчилт болон уян байдал, тулааны IQ зэрэг нь маш өндөр. Нэр нэвт харах ертөнцийг ашиглаж чаддаг. Нэвт харах ертөнцийг ашигладаг дүр бол чөтгөрийн ангууч дээр маш цөөхөн. Чөтгөр болох юм бол маш зөвөн ухаалаг чөтгөр болох байхаа. Нэмээд цус чөтгөрийн урлаг нь могоон хор зэргийг ашигладаг болох болов уу гэж бодож байна. Тэгээд илүү могоотой төстэй царайтай болох байх. Тэгээ нөгөө нэг цуг авч яваад идэг могоо кабурамарун ч гэсэн чөтгөржүүл амир бах те. Могооноос чөтгөр болдсон болов уу? Яа гэм бол. Могоо чөтгөр болдсон болов уу? За мэдэхгүй байна. Шинацугава Санеми. Санемигийн хувьд хурд болон биеийн хүч мэдээж маш өндөр. Чөтгөр болох юм бол хүчрхэг болох нь тодорхой. Бусад хашираа адилаар. Ингээд цус чөтгөрийн урлаг нь өөрийнх нь онцгой цустай холбогдох байх. Хамгийн эвгүй цус чөтгөрийн урлагуудын нэг болно гэж бодож байна. Хүмүүсийг сольдуулж чөтгөрүүдийг хүчрхэгжүүлдэгч гэх юм уу? Тиймэрхүү чадвартай болох болоо да. Томьёко Гию. Гию чөтгөр болох юм бол төгс хамгаалалттай чөтгөр болох бах. Усны амьсгал нь илүү хөгжиж ямар ч дайралтыг үр дүнгүй болгодог. Маш хэцүү чөтгөр болох байсан баг. За тэгээд эдгээр чөтгөр болсон хашираа нарыг 1-9 хүртэлх ирэм дарааллыг нь та нар комент хэсэгт гаргаад үзээрэй заяа. Одоо харин дээд цаарууд хашираа болвол яах бол харъя л да. Гокшибогийн хувьд өмнө нугасаа чөтгөрийн ангууч байсан. Хэрвээ хашираа болох юм бол сарны хашираа болно. Чадварын хувьд ч гэсэн яалтчгүй хашираа дундаа хамгийн хүчтэй гэж тооцогдох бах. Домогийн хувьд мөсний хашираа болж таарна. Зан ашийн хувьд авч үзээд авьяас нь хэдий өндөр ч гэлээ Кокшибогийн дараа л орох бах. Хэдий мөсний амьсгал ашиглах ч гэлээ чөтгөр байх үеиг шиг амар тийм цус чөтгөрийн урлаг шиг хүчрхэг мөс бол ашиглахгүй. Аказа харин хашираа болвол ямар нэртэй байх юм болоо. Цус чөтгөрийн урлаг нь цас шиг харддаг учраас цасны хашираа гэх юм болоо. Энд дээр Наказа нүцгэн гараараа тулдаг болохоор жоохон хэцүү. Гэхдээ чөтгөрийг алахын тулд ничрийн илт ашиглах хэрэгтэй шүү дээ. Хантингүү хашираа болох юм бол зоох октенээр төсөөлөөд модны хашираа гэд нэрлэлчихв. Гёко болохоор загсны хашираа гэж наас тий. Энэ хоёр угаасаа тэгээд хашираа болох юм уу хүн болох юм бол. Яг уу эднийг чөтгөр байх үеийнх нь хүчнээс хүн болгож байгаа л доо. Тэрнээс биш угаасаа эдгээр чинь анханасаа хүн байсан шүү дээ. Тэр үеийн харан тооцох юм бол энгийн хүнээс ялгаагүй. Яг уу Мичкацу болон Аказа хоёр л хүчтэй байж таарах бах. Тэгээд Гёторо бас дайжгүй. За тэгээд Дакигийн хувьд болохоор тууцны хашираа, Гёторогийн хувьд хорны хашираа л гийдэ тий. Юутай ч ингээд байран солигдоод хязгааргүй цайзад толдох юм бол угаасаа чөтгөр болсон хашираа нар л ялна шүү дээ. Ерөнхийдөө чөтгөрүүд ялна гэсэн үг. Ерөөсөө бүр өршөөлгүй ялах байлгүй. Хашираа нар чөтгөр болох юм бол угаасаа зөөр. Намайг өөрийнхөө талаар яриач Японд байдгүй гэсэн байна. Би гой нэг тухтай бичлэг дараа угаасаа оруулнаа. Японд байдгүй гэдэг тал дээр өмнө нь бол 6 жил Японд сурч ажиллаж байсан. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараа нэг өөр бичлэг тосно хийж яагаад оруулнаа. За part 5 энд хүрээд дуусгая. Өөр олон асуултууд байгаа. Тэднийг part 6 дээр оруулахыг хичээе. Бас Незуко хүний мах идээд зүхтаад гээд хагас бичсэн асуулт орж ирсэн. Энийг илгээсэн хүн харж байгаа юм бол доор комент хэсэгт тодорхой бичээрэй. Тэгээд бас MT гэсэн комент байгаа хараарай гэд бичсэн байсан. Энийг бас тодорхой хэлж өгөөрэй комент хэсэг дээр харж байгаа юм бол. За тэгээд шинээр донешн нийлгээж бичлэгийн хүсэлт явуулах бол 1000 төгрөгөөс дээшээ хүсэлтийгээд бичлэгтээ оруулах боломжтой байгаа шүү. Тэгээд 50,000, 15,000, 20,000-ын одоо том донешн орж ирэх юм бол тэр бичлэг дээр нэлээд тусгайлан хандаж урт оруулж өгөх болно. За дараагийн бичлэгээр уулзъя. Subscribe болон хонхоо дараарай.